Сэлэнг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд болон бичил уурхай эрхлэгчдийг шалгалт нэрийдлээр айлгаж дарамтлагдаг, эд хөрөнгийг нь хурааж битүүмжилдэг асуудлууд ихсэж байгаа талаар Сэлэнг аймгийн ерөө сумын дарга Ганбаатар хэллээ. Тэрээр мэргэжлийн хэлтийн байгууллагыг шалгалтын хуучин арга барилаа өөрчилж зөвлөлт туслах ажлаа хийж байх хүсэлтэй хүргүүлжээ. Энэ бол мэргэжлийн хэлтийн байгууллагаас өөрийнхөө хүсэлтийг хэлсэн. Одоо хуучилсан янз шалгалтын хэлбэрүүд үзээ жоохон өөрчлөлт үүсчээ. Ажил хийх хариуцлага үүргэдэг тусалдаг бэлждэг энэ чиглэлээр явж байна. Ингэхгүй улмаас энэ хулгай энэ орчныг бүрдүүлж өгөхгүй болохоор энэ хулгай шинээр газар нэгдэж өгөхгүй энэ зөв үйлдэлүүд нь байнга тасралтгүй болчихсон байна. Цагдаа байгаль орчин аялал жуулчлалын газар, мэргэжлийн хэлтийн газар, тагнуулын байгууллагууд тус бүрдээ шалгалт хийдэг энэ ажлыг хязгаарлах тухай аймгийн дарга оргил мөн санал хэллээ. Тэрээр хэдийгээр дээрх байгууллагууд босоо удирдлагатайч аймгийн үйл ажиллагаатай нийцүүлж ажлаа хийх ёстой, аймгийн удирдлагуудад ямар ч бичиг өдөртөмж ирүүлэлгүй шалгалт хийдэг энэ ажлыг таслан зогсоох тухай холбогдох байгууллагуудад нь хүргүүлжээ. Одоо энэ байгаль орчин мэргэжлийн цагдаа тагнуулаас тусдаа нэг ажил хийх шалгалт хийх юм би хязгаарлалт тавьж байгаа. Үнэхээр энэ чинь хичнээн босоо удирдлагатай энэ шалгалтыг үүрэгтэй ч гэсэн аймгийн засагтарын эрхлэгчний агентгүй гэж явж байгаа. Сэлэнг аймгийн үйл ажиллагаанд энэ хүмүүс дүгнэлт хийж хяналт шалгалтаа хийх ёстой. Тийм учраас би удирдамжаа заавал аймгийн дарга танилцуулж, аймгийн даргын баталснаар удирдамж шалгалт явуулна. Тусдаа сая давуу талын өвдөөс би энийг хэлье гэж бодлоо. Ёстой нөгөө айлгаж ичээх шалгалт явуулж ингэж хүмүүсийг бэмбэлүүлдэг, номыг нуудаг хаадаг ийм байдал үүсэж байгаа. Хяналт шалгалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагууд явуулах ёстой ч эргээд тэр нь иргэдэд дарамт болдог, хээл хахуул үүсэх нөхцөл болдог байж болохгүйг хурлын төлөөлөгчид хэлж байсан юм а. Мөн аймгийн даргын нэрийг барьж хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 2 аж ахуйн нэгж үйл ажиллагаа зогсоосон ийм илт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хиндэж хуулийн арга хэмжээг авах нь зүйтэй, харин зөрчил дутагдaltaгүй. Хуулийн ёсны дагуу ажиллаа хийж байгаа уурхайчдад дарамт болохгүйгээр төр ажиллах ёстой гэдгийг Сэлэнг аймгийн дарга оргил Хэлтэн цагаан аймгийн дарга нарт үүрэгдлээ.